Баярлалаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын хооронд зохион байгуулагддаг бага насны хүүхдүүдийн зам тээврийн усан зэргийн сурчдын сэргийг анхны цэцэнжийн мэдлэг олох зорилготой Ногоон гэр цагаан шугам 2018 тэмцээн ийхүү эхэлж байна. Уралдаан онцлогчны баг тамирчтай амжилт хүсье. Ингээд Ногоон гэр цагаан шугам 2018 уралдааны манэж үг хэлнүү хэмээн Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн техник замын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн бол доктор таныг тайзнаа өрье. Жилбэр өдөрчдөө явагдсан Ногоон гэр цагаан шугам тэмцээнд оролцож байгаа нийт сурагч багш сурагчтай өдрийн мэндийг хүргье. За тэмцээн 2 үеийн шаттай явагдсан. За эхний 1-р хэсэг нь болохоор одоо ингээд эхний 2-р хэсэгт нийт 19 сургууль баг тамирчид оролцсон. 2 хувааж явагдсан гэж байна. За тэгээд тэмцээнд гэрийн даатмар мэдшгээ хамтдаа бууга урлагийн тоглолтсон 5 өдрүүдээр шалгаруулнаа. За эхний ажил 10 сургууль дараадан мэдшгийн өдрийн дараа хамтдаа тэмцээнийг явуулнаа. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. Тэмцээн эхлэхийг мэдгэлээ. За харин одоо та бүхэндээ шүүгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулъя. Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн баг боловсролт хариуцсан мэргэжилтэн Түрэг Жаргал. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн техник замын зохион байгуулагч хариуцсан мэргэжилтэн Батбаатар. Баянзүрх дүүргийн улаан цахилгаан хорооны мэргэжилтэн Нандин Цэцэг. За одоо суглааны дарааллаасаар мэдчилээд 14-р сургуулийн аюулгүй цэг багийг үзүүлнэ. Машин бачаагүй.